цацал өргөх ёсон байна. Хаваазын илгэнд үеийн үед үрийн үрд нөөж сууж ардаг тарган Актамардийнхан алтан туураар амраг нар саран доор давхиж ертөнцийн 4 зүг 8 зөвхсийг хураан эрхшээсэн монголчуудын маань зан заншил өв соёл гэдэг далаа их билээ. Тэр дундаа нүүдэлч монголчуудын аж амьдралдан өдөр тутам дагаж мөрдөж түүгээр дамжуулан байгаль ихтэйгэн харилцдаг ёсон гэдэг эрхмийн дээд эрхэм. Эдгээрийн нэг нь цацал өргөх ёсон болоо. Бидний өнөөдрийн ярианы хэлэнд байгаа цацал гэдэг маань уулдаа буруу дуудлага юм байна. Энийг бол одоо сацал гэж дуудах хэрэгтэй. Яагаад тэгэхээр зөв тэр уг үйлбүний өрөө сацах, цацах хоёр маань их ялгаатай. Сацал гэдэг бол зөвхөн сүү цагаан эдэний дээж өргөхийг л хэлнэ. Цацна гэвэл юу ч их цацаж болно. Одоо ус шорооч цацаж болно. Тийм учраас ер нь яг зөвөр нь хэлье гэвэл тэр сацал гэдэг нь. Тэгээ монгол бичгээр сачуулъя гэж бичдэг. Түүхэн хүнд барих он жилүүдийг даван туулж төмөн төгөлдөр хэргийг бүтээсэн монголчууд хам тэнгэр эцэг халуут газар ижигийн уян томалынхан ариун цагаан сүүгээр аргадан дээдэлж уул ус ургамал цэцэг уяхан замбуу тв юугаан мялааж сацлан өргөж ирсэн өндөр өтгөн их боломжтой. Дидээ цайгаа өргөхдөө наран гарах зүгээсээ эхэлж өргөөд тэгээд 4 зүг 8 зөвхөстэй өргөж болоод энэ ондоо мал нь одоо тарах хүчтэй тий үр толын хорогдолгүй энх амгалан хотлоороо энх амгалан байхыг хүссэн. Бэлгтэй сайхан үгийг бол хэлж цайгаа бол өргөөд 4 зүг 8 завхисмэн дураар таавааран оршиж дөрөн дээрэн үр сад минь өн мөнхөд босоод отлоготогай өршөө өндөр хөх тэнгэр минь өршөө өргөн их газар шороо минь өршөө гарзын үүдийг хааж боогтон хэмээн даатхан шившээд цай сүнийхээ дээжийг их нутаг элгэн түмнийхээ төлөө өрхвөр өөдлөн дэвжхийн ариун сэтгэлээр сацал өргөдөг билээ. Энэ бол ариун агаад гэгэн ёсон. Цацлын үгийг мөн тэгж их чанга уншиж хажуугийн хүндээ сонсогдохоор гэж хэлэхгүй. Энэ бол одоо ингирийнхаа товчонд сонсогдохгүй. Өөрөө хэлнэ, заавал хэлнэ, дотроо бодох ч биш. Хэлнэ. Тэгтээ бол ингирийн товчонд сонсогдохгүй гэдэг чинь айж ухаал хэлнэ дээ, тийм ээ. Долоон бурхан одон цацал өргөдөг штэ. Долоон бурхан гэдэг чинь буддийн шишний ясаар бол долоон бурхан бидний уугуул сэтгэлгээр бол долоон өвгөн гэдэг юм уу? Одоо эртний шүтээ. Энэ долоон өвгөн одонд ингээд цацал өргөж явахад чинь нөө шанаг гэд долоо гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэр шанагыг хилтийгээгүй байхад нь цацал өргөх ёстой гэл. Хэрэг хилтийцэн байх юм бол нөгөө долоо чи яах вэ? Нөгөө өргөсөн цацал чинь асгачих нь байна шүү дээ. Тонгоогоод ирсэн наранд бол өргөдгөө бach шít. Цацал өргөх ёсон байна.